Хасаг дээрэмчдийн аранга болсон харгис Дамби Чанцан гэж хэн байв? 1889 онд Монголын баруун хойд хязгаарын жинлэг харуулаар бичиг баримтгүй нэгэн үл таних этгээд хил нэвтрэн орж ирсэн нь хайлмаг торгууд гаралтай Дамби Чанцан байжээ. Монголын хилийн харуулынхан түүнийг баривчлан авч Улаастаа дахь Манжийн амбанд хөргүүлэн байцаахад би бол амар санаагийн ач Монголын хувь заяаг зөв замд нь оруулах тавилантай төрсэн хүн билээ хэмээн өөрийгөө танилцуулсан гэдэг. Энэ нь 1757 онд Ойрдын хаан ширээний төлөө болон Манжийн түрмгийлэгчдийн эсрэг давхарцсан шинж чанар бүхий тэмцэл өрнүүлэн ялагдаж Оросын зүг цугтаж явахтаа хэлсэн амар санаагийн домог үгийг ашигласан хэрэг байв. Дамбича дөрвдийн зоригт хаан Содном жамцтай ах дүүсийн хүч барилцаж дөрвөн ойрдыг тусгаар улс болгон салан тусгаарлах бодлого явуулахаар нууцаар хэлэлцэж байсан ч энэ нь хэзээч бүтэшгүй мөрөөдөл байлаа. Дамбича Улаастан заяын шав дорнд монголоор тэнүүчлэн явсаар 1900 оны үед төвд орж 1911 оны сүүлээр лам дээл өмсөж хоёр тэмээтэйгээр баруун Монголд эргэн иржээ. 1912 онд Жалханц хутагт Дамдин базар Хатанбаатар магсарж яв. Дамдин сүрэн нар ховдыг чөлөөлөхөөр очиход тэдэнтэй нийлэн хятад цэрэгтэй байлдахад баггүй гавьяа байгуулсан тул Богд хааны зарилгаар Эрдэнэ бишрэлт хүчин төгөлдөр ноён хутагтын хэрэгэн хүртэж баруун хязгаарын олон монголчуудыг тохинуулах цэргийг захирах сайд болж ховдын сайд Бэйл Наван цэрэнгийн хамт 300 цэрэг захиран өрн хязгаарыг сэргээлэн сууж байв. Мөн онд Говьалтай аймгийн Тонхил сумын нутгаар Казахын дээрэмчид орж ирэн нутгийн иргэдийг дээрэмдэн мал хөрөнгийн өөрсдөр нь туулган хил давуулахаар зэхэж байлаа. Тонхил сумын иргэд Магсаржаваас тусламж гуйсанд Магсаржав Дамбичад энэ хэргийг даатхан Казахын дээрэмчдийг дараад ир хэмээн явуулжээ. Дамбича Тонхил сумд очмогцоо Казахын дээрэмчдийг бүслэн авч толгойлогчийн барин ховдод авчраад амьдаар нь тулам өвчөж арьсанд нь өвс чихж байсан гэдэг. Энэ нь түүний харгис гэрцгийн занг илтгэхээс гадна бүхнийг айлган сүрдүүлж өөрийн эрхэндээ оруулах гэсэн далд санаа байжээ. Үүний дараа Казахын хайсан ноёны арсыг өвчөж тэлээд тэрбээр унтдаг орныхон ард аравч болгон ашигладаг байсан нь цаагаараа өөрийнхөө догшин ширүүн зан авирыг харуулахаас гадна Казах дээрэмчдийн зүрхэнд орох гэсэн санаа байж. Дамбича Увс аймгийн Өмнө Говь сумын нутагт Шажин Бадрахын хүрээ буюу Их Монгол улсын хан орд гэгчийг байгуулан өөрийн шав нарыг 7 отог болгож нилээд баяжсан байна. Тэрээр нутгийн ардыг хэрцгийгээр зовоон тарчлааж байлаа. Энэ байдалд нутгийн ардууд ихээхэн дургуйцхээс гадна тус хүрээний лам нарч Дамбичагийн эсрэг бослог гаргахаар нууцхан төлөвлөж байв. Орой болгон Дамбича жороо хар морин унан бараавлагчдынхаа хамт цэргүүдэн эргэдэг байлаа. Гэтэл нэгэн орой ганцаараа цэргүүдээ эргэж яваан бослог гаргахаар зэхэж байсан лам нарт томоохон боломж мэт санагдахад дөрвдийн том биетэй хоёр бүх лам Дамбичаг барьж аван мориноос нь буулган хүлээд түүнийг шөнө алхаар төлөвлөж байв. Гэтэл Дамбичатай ах дүүгийн хүж барилцсан зоригт хаан Содном жамц Дамбичаг ирэхгүй байгаад сэжиг аван хэдэн дагуулынхаа хамт хайсаар яваад хүлээтэй хэвтэж байхад нь олжээ. Байдал нэгэнт ийм болсон тул түүний эсрэг босгох гэж байсан олон зуун лам нарыг махан овоо болтол нь яргалан алж байв. Нутгийн ардууд энэ бүх харгис явдалд дургуйцсан Дамбичагийн нэр хүнд асар ихээр унж байлаа. Дамбичагийн харгис гэрцгийн энэ байдлыг зохих албаны газарт уламжилсны дагуу түүнийг 1914 оны эхээр Орос цэргүүд баривчлан аваачиж хэд хэдэн газар хоржээ. 1918 онд улс төрийн хоригдлуудыг суллахад Дамбича Шоронгоос гарч
Хягтаар дамжин Монголд ирээд зохих зөвшөөрөл авч Монголын баруун өмнөд хөлийн орчим сууршиж 200 гаруй хүн амтай шавнар захирч голдуу дээрмхийн амьдарч байлаа. Ардын хувьсгал ялсны дараа Дамбижа Засагдхан аймгийн зарим хошууны ноёдыг ардынх нь хамт өөртөө урвуулан татаж өөрийгөө хятадын харьяат болсон гэх сэргээр элдв яриаг дэгдээсэн учраас 1922 онд түүнийг ялт хэргийн учир цаазаар авах засгийн газрын шийдвэр гарч ёсоор гүйцэтгсэн байна. Монголын догшин хутагт Жаалам Дамбижанцангийн 3394 гэсэн дугаартай толгой их Питер хаан анх санаачлан байгуулсан Ленинградын Купс камерт формалины уусмал бүхий шилэн хоргонд догшин дүрээ хадгалан оршиж буй мэдээ бий.